За сайн байцгаана уу бүгдэнд нь орой минь хүргье. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? За бүгдд нь орой минь хүргье. За миний яриа сонсогдож байна уу? Царгаж байна уу манайхаа? За миний яриа сонсогдож байна уу манайхаа? За манайхаа миний яриа сонсогдож байна уу? За бүгдэнд нь орой минь хүргье. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? Комментар бичээд өгөөрэй манайхаа. Яриа сонсогдож байна уу? За орой минь. За цоогийн сонсогдож байна уу? Бичээд өгөөрөө яриа сонсогдож байна уу? Солонгоо бичээд өгөөрөө. Уянгаа орой минь. Уянгаа укас орой минь. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? Чатаар бичээд өгвөл лайв эхлэе хэдүүлээ. За солонгос орчуулга. За миний яриа сонсогдож байна уу? Бичээд өгөөрөө. За бүх юм хэвэн байна уу тий? За окей. Баярлалаа. За өнөөдөр маш гоё сэдвийн талаар ярина. За өнөөдрийн лайвыг үзсэн хүмүүс маань өөртөө хэрэгтэй маш гайхалтай одоо мэдээллүүдийг авах болно. За өнөөдрийнхээ лайваар хүмүүст хамгийн их тохиолддог. Тэгээ манай Pfizer Active дээр хамгийн их хүмүүсийн хүмүүсийн хамгийн их асуудал гэж ирдэг асуудлын талаар ярина. Энэ бол ганцаардал. За зарим хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Би ганцаарддаггүй, надад олон найз байгаа, надад ах トゥ найз байгаа, тэг миний хань минь байгаа, миний ээж аав минь байгаа. Би ганцаарддаггүй гэж хэлж магадгүй. Зарим хүмүүс маань шударгаар хүлээн зөвшөөрж иж магадгүй. Та аль нь вэ? Яг одоо бодоорой. Та аль ангилалд хамрагддаг вэ? Зарим хүмүүс хэлдэг би нөхөртөө мөртлөө ганцаарддаг. Би үр хүүхэдтэй мөртлөө ганцаарддаг. Би найз нөхөдгүй ганцаарддаг гэж зарим хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс маань ганцаардсан ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр мэдрэмжийг нууж дарахыг хичээдэг. Та аль мэдрэмж нь танд байна? За энэ талаар ярина. За үүний дараа бид нар баярлалаа та бүхэнд сонсогдож байна гэж баярлалаа. За үүний дараа бид бүгдээрээ юуны талаар ярих вэ гэвэл бага насны траума. Та бидний амьдралд хамгийн их нөлөөлөд байгаа тэр бага насны траумаг одоо яаж эдгэх вэ? Яавал тэр бага насны траума эдгэрэх вэ? Тэр бага насны траумаг эдгэх ёстой юм уу? Эсвэл одоо өнгөрсөн бол өнгөрсөн гэд урагшаага тэмүүлээд явах ёстой юм уу гэдэг энэ чухал асуултанд хариулах юм аа. За тэгэхээр маш одоо чухал гоё одоо лайв маань болно. За эхний асуулт та ганцаарддаг уу? Хэрвээ тийм байвал таны хариулт тийм бол ганцаардах мэдрэмжийг яаж одоо арилгах вэ? Хань ижилтэй мөртлөө нөхөргүй юм шиг. Эхнэртэй мөртлөө ганцаарддаг. Одоо хажууд хандаа өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж чаддгүй, хангалттай хайрлагдж байгаа мэдрэмжийг авч чаддгүй, нөхөртөө ч гэсэн одоо яг тийм өрх толгойлсон эмэгтэй хүн шиг ингээд яваад байгаа маш олон эмэгтэй хүмүүс байдаг. Үр хүүхэдтэй мөртлөө өөр хүүхэд нь ерөөсөө тэр хангалттай сайн ээж аваагаа тоохгүй тэгээд тэгээ ганцаардж байгаа хүмүүс байгаа. Төрөл бүрийн хэлбэрээр ганцаардж байгаа хүмүүс байдаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс дотроо маш их ганцаарддаг. Гэхдээ тэр мэдрэмжээ нуудаг. Тэгэхээр бид нар өөрийнхөө
одоо өөрийгөө хин нэгнийг хуурж олно. Гэхдээ бид нар өөрийнхөө дотоод сэтгэлийг, мэдрэмжийг хуурж чадахгүй. Бид нар хуураад одоо би ганцаардаагүй, би ингээгүй, би тгээгүй, би гомдоогүй гэд гомдсон ч гомдоогүй гэд тэр мэдрэмжийг бие дээрээ буглуулад одоо яваад байх юм бол тэр мэдрэмж биеийн өвчин болж та бид нар дээр ирдэг байх нэ. Тэгэхээр биеийн өвчин болж гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоо жишээлбэл одоо нуруу өвдөх. За тэгэхээр нуруу өвдөхийн психосоматик нь юу юм бэ гэхээр та өөрийнхөө амьдралдаа хит их ачаа үүрсэн, хит их хариуцлагыг үүрсэн, өөрөөр хэлбэл та өөрөөсөө ахадсан үүрэг хариуцлагыг өөр дээрээ авсан үед би болгоно, би хүүхдээ сургана, би одоо гэр бүлийг авч явна, би одоо байр авна, би ингэн тэгнэ, би аав ээжтэй туслана, би ах トゥ удаа туслана гэд бүгдийг аваад явах үед таны хариуцлага өсөж та өөртөө илүү их ачаалал авсан үед таны одоо энэ нуруу өвддөг байх нэ. Тэгэхээр та бид нар мэдрэмжээ бол нууж чадахгүй. Тэгэхээр мэдрэмжийг яах ёстой вэ гэвэл таагүй мэдрэмжийг бид нар эдгэх ёстой. Арилгах ёстой, суллаа тавьж явуулах ёстой. Таатай мэдрэмжийг нь мэдээж хэрэг өөр дээрээ байлгана. Тэгэхгүй манайхан юу хийдэг вэ гэвэл тэр мэдрэмжийг нуухыг хичээдэг. Хүнд голдоо ортлоо гомдсон байсан ч гэсэн би гомдоогүй, би зүгээрээ, би гомдоогүй гэд тэр гомдсон сэтгэлээ нуугаад явдаг. За өөр үзий ядалт байна. Үзий ядалт. Хин нэгэнтэй одоо ямар нэгэн байдлаар үйл ойлголцол үүслээ, гомдлоо, голдоо ортлоо гомдлоо. Танд үзий ядалтын мэдрэмж төрлөө. Та хин нэгнийг аав ээжигээ эсвэл хань ижлийгээ үзий ядаж байна. Тэгвэл тэр мэдрэмжийг гаргахгүй яваад байвал тэр үзий ядсан мэдрэмжийг, тэр гомдсон мэдрэмжийг эндээ тэгээд л яваад л байх юм бол энэ өвчин болоод ирнэ. Тийм учраас таны өвчин болоод ирнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь таны мөнгөний болоохыг хаана? Мөнгөний орж ирэх урсгалыг хаана манайхаа? Мөнгө орж ирэх урсгалыг хаана? Өөрөөр хэлэх юм бол танд орж ирэх гэсэн мөнгө өөрөө одоо бүтгэе болох, танаас ирээд одоо юм авах гэжсэн таны клиент танд ирэхээ болох гэх мэтчлэн таны орлогод шууд нөлөөлнө. Тэгэхээр ганцаардсан мэдрэмжийг хэрвээ та амсдаг байвал баяр ёслол, янз бүрийн одоо зүйл, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр эсвэл ямар нэгэн одоо хагцлал одоо өвдөх мэдрэмж авсан үед эсвэл таны баяр хөөр дээр та ганцаардсан мэдрэмжийг аваад байгаа бол хинт ч хэрэггүй мэдрэмжийг аваад байгаа бол түүнийг эдгэх хэрэгтэй. Тэгэхээр энэ эдгэрэл гэдэг бол ер нь бол хүн болгонд хэрэгтэй зүйл. Энийг даанч одоо их сургууль, ахлах сургуульд заадаггүй. Гэхдээ одоо тэр трама гэдэг зүйлийн талаарх мэдлэгийг, тэр мэдрэмжүүдэд тавьж явуулах, өөрийнхөө мэдрэмжүүдийг танин мэдэх гэдэг зүйлүүд бол биднэрт усаагаар шиг хэрэгтэй. Мөнгөний боловсрол биднэрт усаагаар шиг хэрэгтэй. Хүн болгон мөнгө тодорхой хэмжээгээр олж байгаа. Харин хүн болгон яаж зарцуулахаа мэдж байгаа юу гэвэл үгүй тийм ээ. Хүн болгоны санхүүгийн боловсрол өөр. Түүнээс гадна хүн болгоны бага наснд өсөж торинсон орчин өөр, хүн болгоны трама өөр. Хүн болгонд өөр трама байгаа. Жишээлбэл зарим эцэг эхчүүд ерөөсөө хайраа үзүүлдэггүй гаднаа. Хүүхдээ мэдээж хайртай шүү дээ. Гисэн ч гэсэн тэрийг харуулахгүй ингээл нөгөө хайрн дотроо хална гадна гэдэг үлээ. Тийм маягаар одоо ингээд загнах инхрийлж, хайрж, тэврэж би чамд хайртай миний хүүхэд гэж хэлэхээсээ илүү загнаж одоо чи тэгэлдэ гэж зэмлэж одоо байнга шүүмжилж, загинж, зэмлж өсгснөөр хүүхдэд бага наснд трама буюу сэтгэлийн шарах үүснэ. За сэтгэлийн шарах үүссний дараа хүүхэд багадаа аав ээж нь хэд шүүмжилдэг, өндөр шаардлага тавьдаг. Хүүхэд тийм байсан хүүхэд том болоод өөртөө итгэх болдог. Ингээл ажил хийх гэхээр би чадах болов уу?
Хэл сурья би чадах болов. Компанид ажилд орё би чадах болов. Ингээд өөртөө итгэхээ байгаад байдаг. Өөртөө итгэлгүй. Эсрэг хүсний хүнтэй танилцах гэхээр намайг тоох болов. Заач намайг тоохгүй байхад би ч нэг тийм гой биетэй биш юм чин, гой царайтай биш юм чин гэд ерөөсөө өөртөө итгэдэггүй байдаг. За тэгээ энэ өөртөө итгэлгүй яваад байх юм бол юу болох вэ гэвэл энэ бидний карьерт нөлөөлнө. Мэдээж хэрэг өөртөө итгэлгүй хүн албан тушаал ахихад боломжгүй тий. Хоёрдугаарт нь өөртөө итгэлгүй хүн ялангуяа эмэгтэй хүн өөртөө итгэлгүй байвал эр хүний анхаарлыг хайрыг татах чадахгүй. Өөрөөр хэлбэл attractive буюу хайр татахуйц байж чадахгүй гэсэн үг. Өөртөө итгэлтэй зан чанар бол эрэгтэй хүнийг соронз мэд татдаг хамгийн чухал зан чанар. Тэгвэл бид нар өөртөө итгэлгүй байснараа өөрийнхөө хүч чадал, эрдэм мэдлэг, авьяас чадвар, гадаад төрхөнд эргэлзээтэй байснараа хажууд хань ижилдээ гологдож эхэлнэ. Тэгээд хань ижилдээ гологдож эхэлснээр энэ яваандаа гэр бүл хууралтыг бий болно. Ингээд цаашаага асуудлууд үүснэ. За үүнээс гадна та албан тушаал дээр ахиж чадахгүй. Өөрийгөө дандаа доогуур үнэлнэ. За би нэг хувийн байгууллагад тэ нэг гоё одоо салбарын эрхлэгчээр ч юм уу юм компани захирлаар ажилд орё гэхээр за би чадахгүй бах уу? Чаддаг юм аа л хий. Тэр чаддаг хүмүүс нь өөр гэдэг ч юм уу. Ингээд энэ бол өөртөө итгэлгүй байдал. Энэ өөртөө итгэлгүй байдал чинь өнөөдөр 35 наснд танд би болоогүй. Энэ өөртөө итгэлгүй байдал таны тэр бага насн дээр 0-аас 7 насн дээр би болсон юм аа. Тэгэд өнөөдрийг хүртэл та түүнийг идээгүй учраас түүнтэй эмчилгээ хийгээгүй учраас өнөөдөр энэ таны хувьд одоо өөртөө итгэлгүй байдал болж илрээд байгаа гэсэн үг. Яг үүнтэй адилхан багада хайрлагдаагүй, аав ээжээр хайрлагдах мэдрэмжийг амсаагүй, үн цэнтэй гэдгээ мэдэрч чадаагүй хүмүүсэд одоо нөгөө маш олон төрлийн шарах бий болдог. Түүнээсээ болоод нэгдүгээрт гэр бүлийн харилцаа доголддог. Хоёрдугаарт нь карьерт нөлөөлж эхэлдэг. Гуравдугаарт нь мөнгө санхүүд нөлөөлж эхэлдэг. Ингээд та бид нарын тэр трама, бага насны трама чинь одоо том болсон, насанд хүрсэн энэ үед өнөөдрийн амьдралд чинь нөлөөлөөд өнөөдрийн амьдралд нөлөөлөхдөө хүний хамгийн чухал 6 сектор байдаг. Хувь хүний карьер, эрүүл мэнд, одоо мөнгө санхүү гэх мэтчлэн 6 сектор байгаа. Энэ 6 секторт бүгдэнд нь нөлөөлж эхэлнэ. Хамгийн аюултай нь тэр бага насны трама таны өнөөдрийн мөнгөд нөлөөлнө. Мөнгө санхүүд, таны өнөөдрийн карьерт нөлөөлнө. Таны өнөөдрийн харилцаа, нөхөртөөгөө харилцаа, гэр бүлтэйгээ харилцаанд нөлөөлнө. Тийм учраас тэр бага насны шарахыг одоо эдгэх цаг нь болсон. Буюу өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Тэгэхээр 2025 он бол 9-ийн тоотой он. Хэрвээ бид нар астрологи буюу астролог гэдэг бол тэр талаас нь үзэх юм бол 2025 хооронд нэмээрээ манайхаа 2 нэмхэн 0 нэмхэн 2 нэмхэн 5 2025 он чинь 9-ийн тоотой. 9-ийн тоо бол өөрийнхөө сөрөг бүхнийг одоо тавьж явуулдаг тоо. Өөрөөр хэлбэл астрологи талаасаа үзэх юм бол 9-ийн тоо бол
За манайхаа одоо дуу сонсогдож байна уу манайхаа? За одоо дуу сонсогдож байна уу манайхаа? За одоо дуу сонсогдож байна уу манайхаа? Дуу байна уу одоохон? Дуу байна уу манайхаа? За. За тэгэхээр манайхаа тэр өөр 2025 он буюу 9-ийн тоотой астрологи талаасаа үзэх юм бол 9-ийн тоотой энэ сарда бид нар амжиж өөрийнхөө сөрөг зангаа өнөөдрийг хүртэл засахыг бодоод явж исэн зангаа засах нь байна. Тэ өөрийнхөө сөрөг одоо травмагаа өөрийнхөө муухай зангаа сөрөг мэдрэмжээ байнга одоо юмд сэтгэлээр унж явдаг бол байнга гутарж явдаг бол байнга юмд одоо санаа зовж явдаг бол энэ таагүй мэдрэмжийг мэдэрдэг зангуудаа айдсуудаа гомдлуудаа одоо энэ давхар бүр юм хідэн давхар цуглагдсан гомдлуудаа айдсуудаа бүгдийг тавьж явуулах одоо энэ он жил дуусахад ганцхан сар үлдлээ. 2026-г хооронд нь нэмэх юм бол манайхан хэд вэ? 10-ын тоо. 10-ын тоог хооронд нь нэмэх юм бол 1-ийн тоо гараад буцаагаад одоо нэгээс эхэлж байна. Тэгэхээр 2029-ийн тоогоор төгссөн жил маань 9 жилийн дараа болно. Тэгэхээр дахиад 9 жил та сөрөг мэдрэмжтэйгээ, сөрөг энергитэйгээ, сөрөг травматайгаа явах уу? Дахиад 9 жил та өөрийнхөө өнөөдөр хүртэл засъя гэсэн зангаа засахгүйгээр явах уу? Хайрын 9 жил штэ. Бидний амьдралд ганц л олдно. Тэгэхээр энэ амьдралаа эртхэн шиг сөрөг муу зангуудаа бүгдийг засаад, сөрөг зүйлүүдэд тавьж явуулаад, гомдлуудаа тавьж явуулаад ингээд өөрийгөө зөв програмчлаад авчих юм бол амьдрал яг бидний хүсэж байгаа шиг болно. Тийм учраас одоо энэ 2025 буюу хооронд нь нэмэхээр 9-ийн тоотой энэ астрологи талаасаа үзэж байгаа 9-ийн тоотой энэ он дуусахад 28 хоног үлдлээ. Тэгэхээр энэ 28 хоног төр ховсын эмчилгээнд ороод тэг бясалгал хийгээд өөрийнхөө тэр сөрөг зан, сөрөг мэдрэмж, траума тэр бүх зүйлээсээ айрлах, ангижрах хэрэгтэй. Энэ та бидний төлөө. Түүнээс биш одоо Pfizer ахтем бол сүүлийн 5 жил ховс хийдгээрээ хийж л байгаа. Өдөрт 5-6 хүн ховсонд орж л байгаа. Тэгэхээр энэ зүйл та биднэрт хэрэгтэй учраас би өнөөдөр одоо айгүй хичнээн завгүй ч гэсэн одоо энэ оройг зориулаад та нартай энэ мэдээллийг бас хүргэе. Нэг хүн ч гэсэн мэдээд авах гэж гээд хийж байгаа. Ерөнхийдөө мэдхгүйгээсээ болоод бид нар маш их зүйлийг алддаг. Мэдхгүйгээсээ болоод нөгөө мухраар маш их зүтгэдэг. Би болгоно гэж зүтгэдэг. Гэтэл яг үнэндээ бид нар бол програмчлагдсан робот. Дахиад хэлье. Хүн бол програмчлагдсан робот. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл та компьютероо асаагаад компьютертоо Excel суулгах юм бол Excel ажиллана. Компьютертоо Word програм суулгах юм бол Word ажиллана тий. Одоо өөр ямар програм байдгийг компьютертоо одоо санхүүгийн програм суулгах юм бол санхүүгийн програм ажиллана. Яг тэрнтэй адилхан бид нар даалт ухамсартаа ямар програм суулгана тэр амьдрал бидний амьдрал дээр байна. Тэр програмыг зогсооход ерөөсөө юу гэж байхгүй. Програмыг зогсооход одоо нөгөө програмыг ажилуулахад зогсол гэж байхгүй. Танд байгаа сайн програмч, муу програмч гэсэн 24 цаг ажиллана. Танд сайн програм байх юм бол 24 цаг ажиллана. Яг адилхан муу програм байх юм бол 24 цаг 24/7 ажиллана. Тэгэхээр танд багаасаа за би ч нэг надад ч мөнгө ирэхгүй дээ, би ч 2 хонохгүй хоосон хонохгүй амьдрал болоодоо гэсэн програм байвал та 24/7 энэ програм танд ажиллаж та ерөөсөө хизээч баяжхгүй. Хэрвээ танд би хайрлагдаагүй, би хайрлагдах ирэхгүй, намайг хинч хайрлахгүй. Ягаад гэвэл намайг бага наснд аав ээж маань хайрлаагүй юм чинь, тэд нар намайг төдийлөн сайн тэврээгүй юм чинь гэдэг энэ мэдрэмж байсаар байх юм бол та том болсон хонооч таныг нөхөрчин ч хайрлахгүй, үр хүүхдэн ч хайрлахгүй, найз нөхдөд ч таны хувьд чухал биш тантай дотн харилцааг үүсгэхгүй.
Тийм учраас энэ мэдрэмжүүдийг, энэ програмуудыг устгах хэрэгтэй. Тэгэхээр ховсын эмчилгээ бол даалт ухамсартай ажилдаг үр дүнтэй програмуудын нэг. Даалт ухамсартай ажилдаг олон програм, олон аргууд байдаг. Өөрөөр хэлбэл бол травмаг эдгээдэг олон аргууд байдаг. Жишээлх юм бол хамгийн үр дүнтэй богино хугацаанд үр дүн гаргадаг нь ховсын эмчилгээ. Яагаад гэвэл ховсын эмчилгээ нь хүний даалт ухамсартай ажилдаг, хүнийг трансын байдалд оруулж агаад хүний даалт ухамсарт байгаа тэр суусан сөрөг мэдрэмжийг, сөрөг програмыг уг үндсээр нь авч хайдаг эмчилгээ бол ховсын эмчилгээ. Ховсын эмчилгээний үеэр та унтахгүй, ховсын эмчилгээний үеэр та сэргүүдч биш, унтуудч биш, юу ч мэдрэхгүй байна. Гэхдээ таны ил ухамсар буюу 3% биш, таны даалт ухамсар буюу 95% ажиллаж байх болно. Энэ үед таны багадаа ховсчин маань таныг бага нас руу чинь регресс хийж аваачаад таны 0-7 насн дээр таны одоо тэр мэдэрсэн таагүй мэдрэмжүүд, таны 0-7 наснда авсан тэр травман дээр очоод жишээлбэл таныг багш чинь одоо олон түмний өмнө гаргаад чи гэж нэг толгой ажиллахгүй мангар одоо ступид амтан, толгой ажиллахгүй ухаан муутай амтан гэдэг олон хүүхдийн өмнө багш нь онигоо болгоод та түүнээс болоод травматай болсон байвал ховсын үеэр таныг яг тэр үе дээр чинь аваачаад яг тэр үед болсон тэр таагүй явдлыг өөрчилнө. Тэр үед багш нь таныг шоолоод тэнэг мангараар чинь дуудаад ангийн хүүхдүүд таныг шоолоогүй. Тэр үед эсэргээрээ та олны өмнө шагнагдаад шагнал аваад одоо юу байдгийг те шагнал аваад та олноор одоо хүндлэгдэж байсан гэдэг ийм болгож өөрчлөөд ирэхээр бид нар бага наснда болсон таагүй дурсамжийг өөрчлөхөөр тэрнтэй холбоотой суусан таагүй програм дагаад устна. Таагүй одоо мэдрэмжийг авч хаяхаар таагүй програм дагаад устна. Тэгээд үүнийх нь оронд нь танд хэрэгтэй таата програмыг суулгаж өгнө гэсэн үг юм. Тийм учраас ховсын эмчилгээнд цаг алдахгүй ороорой. Маргааш нөгөөдөр гэж өөртөө битгий хойшин тавиарай. Тийм учраас одоо Pfizer Active маань өдөр 12 цагаас эхлээд оройны 22 цаг хүртэл ажилладаг. Оройны 10 цаг хүртэл ажилладаг газрууд Монгол ховор доо. Тэгвэл манайх орой 22 цаг хүртэл ажилладаг. Тэгэхээр та бид нар ажлын 5 өдөр та ажилдаа яваад орой төвжрээд ирэх гэсээр байгаа 7-8 цаг болсон ч гэсэн та 9 цагаас урьдчилаад цаг авчих юм бол орой 9 цагаас өрөөндөө ороод хаалгаад хөвжөөд өрөөндөө сууж агаад ховсынхоо эмчилгээнд орох бүрэн боломжтой. Ховс чинь та хоёр маань бүх асуудлаа нэгд нэгэнгөө илт гаргаж ирээд ярилцаад зөвхөн танд зориулсан хөтөлбөр аргын дагуу таны бага настай ажиллана. Таныг эхлээд оншлно. За энэ хүнд ийм асуудал байна. Өнөөдөр энэ хүнд илрээд байгаа асуудал нь ийм гэдэг чинь энэ хүнд ийм юм тохиолдсон байна гэж таныг оншлоод тэгээд ховсоо хийн. За тэгээд дахин оролтонд орох шаардлагатай байвал тэдэн хоногийн дараа дахиж ирээрэй гэж ховсчин маань өөрөө танд хэлнэ. За ингээд та системтэйгээр нэг сарын хугацаанд 7 хоногт 4 удаа ядаж 1 сар өөр ховсчонтойгоо ингээд ажиллах юм бол та өвчтөчнөө тэр сөрөг програмаасаа өвчтөчнөө таныг амжилтанд хүрэхгүй байгаа, таныг одоо өнөөдөр баян болохгүй байгаа, таныг аз жаргалтай болохгүй байгаа тэр травмануудыг бүгдийг өөрчилж эхэлнэ. Энийг манайхаа найзтай хэлээд түр зурих шүү. Өнөөдөр та нэг таны амьдралд мэдээж хүн болгоны амьдралд асуудлууд байгаа. Тэрийг та найзтай хэллээгээд найз нь ааха гэж сонсно. Түүнээс биш найз чинь мэрэгжлийн хүн биш. Таны травмаг эдгэж чадахгүй. Тэгэхээр өөртөө тохиолдсон өөрийнхөө одоо зовлон жаргалаа гэж яриг да. Зовлон жаргалаа хин нэгэнд биш. Мэргэжлийн хүн тэр дотроо сэтгэл засалчд хандвал энэ илүү үр дүнтэй. Ер нь бол сэтгэл зүүн зөвлөгөөнөөс илүү сэтгэл заслын эмчилгээ илүү үр дүнтэй. Илүү хурдан нөгөө манайхан чинь аль бол хурдан одоо нөгөө юу үр дүн амсмаар байдаг штэ. Манайхан чинь нөгөө аль бол хурдан амсмаар байдаг. Ер нь би ч тиймч байсан. Аль бол хизээ эдгэрхиндээ хизээ засрахын гээл яадаг. Тэгэхээр энэ
бидний хүсэж байгаа хурдан үр дүнд хүрэхийн тулд сэтгэл зүйн зөвлөгөө биш сэтгэл заслын эмчилгээ. Тэр дотроо сэтгэл заслын эмчилгээсэн дотроо олон төрөлтэй. Арт терапи буюу зурган сэтгэл засал, MDR буюу нүдэ хөдлөгдөг юм сэтгэл заслын эмчилгээ байдаг. За үүнээс гадна IFS, үүнээс гадна ховсын эмчилгээ те хипнотерапи. За үүнээс гадна гээд одоо PFR терапи буюу биенээс алга болгодог терапи гэд ингээд олон төрөл байгаа. Тэгэхээр та биднэрт одоо өөртөөгөө ажиллахын чухал. Жишээлх юм бол хэрвээ та өөрийнхөө одоо энэ биеийнхаа булчинг томруулмаар байгаа бол та гэртээ суугаад ивэл томрохгүй шүү дээ. Цаг хугацаа хэдэн 10 жил өнгөрсөн ч гэсэн энд байгаа булчин та фитнесээр хичээлэхгүй л бол энэ зүгээрээ жаад өөрөө том болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан та травмагаа арилгахгүй бол таны багадаа ээжтэй гомдсон тэр гомдол 70 нас хүрсэн эмээ болсон ч гэсэн байж л байна. Байж л байна. Би бол энийг баттай хэлнэ. Манад ховсонд зөндөө 60-аас дээш настай хүмүүс ирсэн. Яасан гэсэн чинь 60-аас дээш настай мөртлөө ээжтэй гомдсон ба өөрөө одоо өнөөдөр эмээ болсон байгаа. Гэхдээ өөрөө эмээ болсон ч гэсэн ээжтэй гомдсон байна. Тэгэхээр энэ травмаг эдгэхгүй л бол өөрөө эдгэрхгүй гэдэг нь нотлогдож байгааз өөрөө эдгэрдэг байсан бол 60 настай одоо өөрөө эмээ болсон хүн ээжтэй гомдоод явж явах уу? Мэдээж үгүй. Тэгэхээр бага насны травма хизээж та ажил хийхгүй л бол үүнтэй ажиллахгүй л бол ямар нэгэн shadow work or эсвэл одоо ховсын эмчилгээ хийхгүй л бол өөрөө аяндаа зүгээр болохгүй. Тийм учраас манайхаа ховсын эмчилгээнд цаг алдахгүй цаг аваад манайхаа ороорой гэж би хувьяасаа зөвлөмөр байна. Яагаад гэвэл энэ нь та биднэрт хэрэгтэй. Гадаадад бүр ховсын нэг удаагийн эмчилгээ $1000 хүмүүс авдаг. Манай харьцангуй 2 орос хүмүүсээр ховс хийлэгдэг. Одоо тэр орос хүмүүстэйгээ гэрээтэй байдаг учраас маш хямдхан үнээр хийлэгдэг. Манайх би өчтөчнөө удаа гэрээ хийхдээ тэр ховсчдтай манай Монгол улсын эдийн засаг одоо тааруухан, манай монголчуудын цалин бага, манай монголчууд гисээр байгаад маш бага үнэлгээг тавьж өгсөн. Тэгэхээр энэ боломж байгаа дээр та нар маань одоо ховсынхоо эмчилгээг өөрийнхөө төлөө аваарай. Хэрвээ та өөрчлөгдөх юм бол таны эргэн тойронд байгаа хүмүүс өөрчлөгдөн. Таны аав, ээж, одоо дүү, ах дүү бүх хүмүүс өөрчлөгдөн. Тийм учраас ховсын эмчилгээнд манайхаа ороорой. За хоёрдугаар нэг зүйл нь орхигдсон травма, ганцаардал гэдээ ярьсан тий. Тэгэхээр ихэнх хүмүүс ганцаардахаас айдаг. Тэгээд хажуудах хүн маань орхиод явчих вэ дээ. Би хин нэгэнд тоогдохгүй байх вэ дээ гэж айдаг айцтай эмэгтэйчүүд маш олон байдаг. Тэгэхээр орхигдохоос айх айлах хин нэгнийг контролддог травматай хүмүүс байдаг. Ингээл эргэн тойрныхаа бүх хүмүүсийг контролдоо болоод ингээл хянаал, захиран одоо захираал ингээл контролдоо бол эмэгтэй эхнэр хүн мөртлөө ингээл нөхрөө эр хүнийг контролдоо бол ингээл бүр контрол хяналтандаа байлгах гал хянаал ингээд юмын заагаал, үйлдэлийн заагаал энэ бол травма. Эсвэргээрээ айцтай хүмүүс гэдэг нөхөр маань намайг хаяа явчих вэ дээ, ингээ явчих вэ дээ, тэгээ явчих вэ дээ гэд энэ бол орхигдохоос айдсан айц. Англиар abandonment issue гэж хэлдэг. Одоо хаягдах, орхигдохоос айх айц. Энэ травма байж болно. За түүнээс гадна маш олон травма байдаг. Өнөөдөр яг та эсрэг хүснийхаа хүнтэйгээ одоо сайхан харилцаатай болж чадахгүй байгаад нөлөөлөд байгаа маш олон травма байдаг. Таны бүр мэдхгүй ч байгаа төсөөлөөчгүй явсан травма байдаг. Жишээлх юм бол бид нар маш чухал юмыг одоо хэлнэ. Бид нар багада аав ээж маань бид нартай яаж харьцдаг байсан? Бид нар яг бид нартай тэгж харьцдаг хань ижлийг олж авдаг. Энэ бол орчлон ертөнцийн хууль. Бид нар дахиад хэлье. Багада аав ээж нар маань бид нартай яаж харьцдаг байсан? Яг тэгж харьцдаг нөхрийг олж авдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар энергийн түвшинд тэр нөхөрдөө бид нар ингэж хэлдэг. Excuse me. Тэ одоо анх тэр нөхөртөөгөө танилцахтай одоо энергийн түвшинд одоо тэр таны одоо бага наснд аав ээж хоёр чинь тантай яаж харьцаж ирсэн бүгд одоо таны бие дээр ингээд бичээстэй байгаа тий. Нэг дэвтэр дээр юм бичээд
лекцээ бичсэн шиг биедэр маань бичээстэй байгаа. Одоо та тэгвэл тэр биен дээрээ бичсэн тэр одоо аав ээж нь тантай харилцсан тэр багада таны амссан бүх тэр харилцааны хэлбэрийг та дэвтэр дээрээ бичээд тэр дэвтрээ та нөгөө энергийнхаа түвшинд нөгөө гэр бүлийнхаа хүнд аачаад өгнө, гардуулж өгнө. За мэ надтай яг ингэж харьцаарай гэд. Тэгээд тэр гэр бүлийн хүн яг тантай яг тэр зангаар харьцсан. Тэгэхээр одоо яах вэ? Нэгэнд намаа бага насанд те нэгэнд таныг бага насанд аав ээж хоёр чинь гүн шиг хайрлаагүй. Таныг бага насанд таны үн цэнтийг мэдрүүлээгүй. Таныг чухал хүн гэдгийг мэдрүүлээгүй бол одоо яах вэ? Тэгвэл одоо яг та яг тэгвэл одоо өөрийнхөө амьдрал таныг хайрладаггүй, таныг чухал гэдэг чинь мэдрүүлдэггүй, таныг тоодгүй, таныг хэрэггүй мэдрүүлдэг, дандаа таныг одоо таныг ингэж муухай мэдрэмж өгдөг хүнийг аль үжээ олоод авцсан бол одоо яах вэ? Тэгвэл одоо яах ёстой вэ гэвэл одоо тэр орхигдсон тэр бага насны тэр бичигдсэн программыг өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд яг энэ асуудалд одоо зориулсан сургалтыг одоо 1 сарын сургалтыг гадаад багш маань зарлаж байгаа. Энэ сургалтыг би орохгүй гадаад ховсчин маань орно. Бүтэн 1 сарын хугацаанд сургалт орно. Дээрээс нь нэмээд нийтийн ховс хийн. Маш боломжийн үнээр. Тэгэхээр яг одоо та энийг үзээд суужгаад сургалтанд бүртгүүлэх шийдвэр гаргаж чадахгүй өөрийнхөө төлөө энэ бага мөнгийг зориулж чадахгүй байвал одоо энэ бол таны асуудал шүү. Тэгэхээр гадаад ховсчин маань монголчуудад зориулаад одоо тэр бага мөнгөөр тийм маш боломжийн үнээр 1 сарын хугацаанд сургалтуудыг одоо энэ орхигдсон трама, ганцаардсан трама, одоо тэр нөхөртөөгөө гэр бүлтэйгээ гоё тийм нөгөө маш гоё романтик харилцааг үүсгэх тэр чухал бүх зүйлийг мэргэжлийн ховсчин маань бүтэн сарын хугацаанд сургалтыг явуулаад одоо нөгөө видео биш шууд одоо нөгөө лайв хэлбэрээр сургалт явуулаад таны бүх асуултанд хариулаад түүнээс гадна нэг удаа нийтийн ховс хийн. Энэ бол бид нарын нэг удаагийн ховсноос ч бага үнэтэй байгаа. Тэгэхээр энэ сургалтанд та нарыг заавал бүртгүүлээсээ бүр найз нөхөдтэйгөө ах дүүтэйгээ хамт ороосоо гэж бодож байна. Хэрвээ та өөрийнхөө найзыг, эгчийг, дүүгээ тэр шаналж явж байгаа дүүгээ, эгчийгээ сайхан амьдраасаа гэж хүсэж байгаа бол энэ сургалтыг санал болгоорой манайхаа. Манай энэ лайвыг тийшээгээ явуулаарай. Энэ бол тэр хүмүүсийн төлөө. Тэгэхээр ганцхан биел болж ивэл болоо, ганцхан биел одоо засарж ивэл болоо биш. Бид нараас эргэн тойрон найз нөхөдтэйгээ хамт өөрчлөгдмөр байна шүү дээ. Хэрвээ бид нарын биедээр бичигдсэн програм өөрчлөгдөх юм бол бид нарын амьдрал өөрчлөгдөнө. Энэ бол орчлон ертөнцийн хууль. Бид нар толгойд юу байна түүнийгээ татна. Юу тарин түүнийгээ хүртэнэ. Энэ бол одоо маргашгүй үнэн хууль. Тэгэхээр одоо би өөрийнхөө биедээ бичигдсэн сөрөг програмыг өөрчлөхийн тулд ховсын эмчилгээнд орно. Сургалтанд суун. Өөрөөр хэлэх юм бол өөртөөгөө ажиллана. Яг нөгөө та биеэ хөгжүүлэхдээ фитнест яваа, дээрээс нь нэмээд хооллолтоо анхаарад хоол уураг муураг иддэг штэ. Яг тэрнтэй адилхан та өөрийнхөө травмаг эдгэхийн тулд ховсын эмчилгээнд орно. Түүнээс гадна сургалтанд суун. Энэ төрлийн сургалтууд дээр шин танд маш хэрэгтэй зүйлийг зааж өгнө. Одоо над шиг ингэж биш, эндээс илүү одоо нарийн яагаад энэ трама үүсдэг. Тэгээ яагаад энэ трамаг одоо яаж эдгэх юм. Энэ трамаг эдгэхгүй бол надад юу болох юм гэдэг маш чухал юмыг мэргэжлийн ховсчин маань зааж өгнө. Энэ боломжийг манайхаа бити алдаараа энэ дахиж нэх болохгүй, энэ сургалт дахиж болохгүй шүү. Бүтэн сарын өмнө зарлж байгаа. Тэгэхээр энэ сургалт маань одоо нөгөө эрт бүртгүүлсэн хүмүүс бүр хямдхан байгаа. Тэгээ яг сургалт эхлэхийн өмнө бүртгүүлэх юм бол арай үнэ нэмэгдээд явна. Тэгэхээр аль болох эртхэн энэ сургалтанд бүртгүүлээд аваарай манайхаа. Би энэний дараа тэр сургалтын постыг оруулчих нь та нар маань тэр сургалтанд 1 сарын 1-нд эхлэх сургалтанд заавал ороорой. 1 сарын 1-нд сургалт эхлэхээс өмнө түрүүний миний хэлсэн 2025 буюу астрологигээр 9-ийн тоотой тэр 9-ийн тоотой энэ ондоо багтаж өөрийнхөө сөрөг зүйлийг, өөрийнхөө сөрөг энергиудыг бүгдийг суллаа тавьж явуулаарай манайхаа.
Тэгээд араас нь 1 сарын 1-нд шинэ он дээрээ 1 сард шинэ 1 сарын сургалтанд заавал хамрагдаарай. Энэ бол таны өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. 1 сар одоо 12 сар дуусахад 28 хоног байгаа тий. 28 хоногийн хооронд ховсын хэмжлэгэнд тий 3-аас 4 удаа орж өөрийгөө бүх сөрөг зүйлүүдэд тавьж явуулаад сөрөг гомдол айдас бүгдийг тавьж явуулаад 1 сарын 1-ээс ихсүүлээд 1 сар трама эдийг сургалтанд суучих юм бол энэ танд өөртөө хийж байгаа хамгийн ухаалаг одоо хөрөнгө оруулалт байх болно. Тэгэхээр энэ боломжийг манайхан битгий алдаарай. Ганцаараа биш энэ лайвдор меншндод найз нөхөдтэйгээ хамт ороорой. Тэ одоо нөгөө ялангуяа электрон тамхи татаад байгаа арх одоо хэтрүүлэн хэрэглээд байгаа хүмүүс маань эртхэн өөр дээр арга хэмжээ аваарай. Ямар нэгэн юм донтоод байна гэдэг маань ямар нэгэн гурил чихэрлэг юм донтоод байна гэдэг маань сэтгэл зүй асуудалтай болж байгаа гэсэн үг юм шүү манайхаа. За тэгээд асуух зүйлүүд байвал бичээрэй би доор хариулъя. За тэгээд би энэ лайв хадгална. Та нар маань лайвны доор өөрсдийнхөө хамт сургалтанд орох найзууд нараа бүгдийг надаа меншн хийгээрэй гэж та нараасаа хүсье. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Ховсын 1 удаагийн төлбөр ямар үнэтэй, сургалт ямар үнэтэйг мэдхийг хүсвэл яг одоо манай пэйж рүү ховс гэж үтээд мэдээлэл аваарай. Яг одоо манай пэйж рүү сургалт гэж бичээд одоо сургалтын дэлгэрэнгүй сэдвүүд мэдээллүүдийг аваарай. Яг одоо манай пэйж рүү сургалт гэж бичээд сургалтын бүх одоо ямар сэдвүүд байгаа, ямар травмаг арилгахын, яахын ийхин гэдгийг, ямар үнэтэй байдгийг бүгдийг яг одоо сургалт гэж бичээд мэдээлэл аваарай. Ховсын 1 удаагийн ховс ямар үнэтэй, тим юмд ховс хийд юм уу, яадгийн гэдэг асуулт өөрийн чинь хувийн асуулт байх юм бол яг одоо ховс гэж үчээд мэдээлэл аваарай. За ингээд бүгдээрээ сайхан амраарай. Дараагийнхаа лайваар иргэд уулзъя. Ингээд та нартай баалыгаас мэдчилж байгаа юм шүү. Бүгдээрээ сайхан амраарай.